Нүдээ нэгээрээ гараа атлаарэ 1 2 3 дасгалаа хийгээрээ хөлөө өргөөрөө өвдгөө нуглаарэ 1 2 3 дасгалаа хийгээрээ Хонгорын хүүхэд хөтөлбөрийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрүүл спортлог ангиар Баянгар сумын 7 дугаар цэцэрлэгийн ганц цэг багштай бэлтгэл Б бүлэг шалгарлаа. Тус ангийн нийт сурагчид бие бэлдрийн өсөлт хөгжлийн үнэлгээ сорилд хамрагдж, өсөлт хөгжлийн үзүүлэлт насандаа тохирсон ангиараа амны хөндийн эрүүл мэндийг сахих, гар шүд угаах зан үйлийг төлөвшүүлсэн, ангиараа дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг, амьдралын зөв хөвшилтэй болсон, чихэрлэг хүнснээс дадгалзах зөв дадал эзэмссэн. Мөн ангийн сурагчдаас улс төв дэлхийн чанартай спортын уралдаан тэмцээнд оролцож, амжилт гаргасан зэрэг шалгууруудыг хангаснаар Хонгорын хүүхэд хөтөлбөрийн эрүүл спортлог ангиар шалгарсан байна. Өглөө бүхэн шин, өглөө бүхэн сонирхолтой сайхан эхэлдэг. За энэ өглөөг бас сайхан мэдээтэй огтж байгаад баяртай байна. За Хонгорын хүүхэд хөтөлбөрийн хүрээнд за манай бүлийг эрүүл спортлог ангиар шалгарсандаа маш их баяртай байна. За энэ амжилтыг гаргахад эрүүл хүүхэд 5 аян маань маш их нөлөөлсөн. За энэ аяны хүрээнд манай цэцэрлэг бүлгүүдийнхаа дунд уралдаан зарлаж хүүхдүүдэд гар угаах зөв дадал, за амны хөндийн эрүүл ахуй, эрүүл зөв хоололт, дасгал хөдөлгөөн, дэлгэцийн хэрэглээг зөв зохицуулах, за усаан тогтмол цагт уух зэрэг дадал хвшлүүдийг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулад манай бүлэг шалгарсан байгаа. За тэгээд энэхүү амжилтын гол эцэст нь манай бяцхан шавнаар, шав нарын итэх оролцоо, эцэг эхчүүдийн дэмжлэг, за багш ажилчдын хамтын оролцооны үр дүн байлаа. За бага наснаас нь хүүхдэд эрүүл зөв дадал хвшил, за хөдөлгөөний ач тусыг ойлгуулж, спортоор хичээллэх сонирхлыг нь дэмжиж ажилласандаа бол бахархаж байна. Энэхүү гоё номинацид шалгарч одоо цэцэрлэгийн төгсөж байгаа бяцхан шав нартаа баяр хүргье. Алхаарэ 1 2 3 та алхаарэ дагаа тийгээрээ алхаарэ 1 2 3 та дагаа тийгээрээ урагшаа тонгото Нэзүда өнөөний орон усаа угаарэ Нэзүда дэгэ багтээ Нэзүда өнөөний орон усаан зангаарэ чихэр сүд өвддөг Нэзүда чихэр баг гэтээрээ Нэзүда чихэрлэг зүйлээс